За өнөөдөр өглөөний зочноор нэгэн одоо номын эмхтгэгч оролцох гэж байна. За крипто валют гэдэг энэ тоон мөнгөний тухай ийм мэдээлэл өгсөн ийм ном гаргасан байна. За крипто валют номын эмхтгэгч төвшөнтөр өнөөдөр өглөөний зочноор оролцож та бүхэнд мэдээлэл өгөх гэж байна. Танд энэ өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. За энэ үзэгчд мань гайхчихж магадгүй. Крипто валют гэдэг энэ бол орчуулга нь тоон мөнгө гэсэн утгатай ийм одоо үг юм байна. Тэгэхээр орчин үед бол маш олон зүйл одоо мэдээж 21 болж байгаа учраас ингээд техник технологи хөгжөөд үүнийгээ дагаад маш олон зүйл дээр хувьсгал гарч байна л да. Таны ярьж байгаагаар бол одоо энэ мөнгөн дээр ч гэсэн бас хувьсгал гарч ирж байна гэж бас би ойлгоод байгаа. Тэгэхээр эхлээд та үзэгчдэд тоон мөнгө гэж яг юу хэлээд байна гэдэг дээр нэг жоохон одоо нэг тайлбар. Илүү ойлгомжтой хэлбэрээр. Тоон мөнгө гэдэг нь бол одоо монголоор бол тоон мөнгө гэж явчихж байгаа. Сүүлийн үед хүмүүс зарим нэгэн цахим мөнгөч гэж яриад байгаа боловч жоохон ялгаатай. Ерөнхийдөө нэг чиглэлээ англиар бол cryptocurrency, оросоор бол crypto valute. Крипто гэж үг нь яг юу юм бэ гэхээр нууцлагдмал гэсэн утгатай грек үг байгаа байхгүй юу? Тоон мөнгө анх үүсгэсэн он нь бол 2008 онд байдیں۔ Анхны тоон мөнгийг интернет сүлжээн дээр 2007 оны эдийн засгийн том хямрал болсон шүү дээ. Дэлхийд тэрний дараа програм бичдэг ч юм уу бүлэг хүмүүс өөрсдөө нэрлээд Сатоши Накамото гэдэг хүмүүс зохиосон гэдэг анхны тоон мөнгө биткойн анх гарсан баг. Үүнээс хойш бол одоо бараг 8 жил болцсон байна тийм ээ. Энэ хугацаанд бол бараг 700 төрлийн тоон мөнгө гарсан баг. Тоон мөнгө гэдэг нь болохоор интернет сүлжээ уюу цахим ертөнцийн суурилсан математикийн алгоритм дээр бодогдсон тийм програм байгаа. Өөрөөр болохоор технологи нь блокчейн гэдэг технологи дээр явагддаг. Тийм сүүлийн үеийн шинэлэг инновац дээр суурилсан интернет орчинд суурилсан тийм мөнгө харагдахгүй боловч яг мөнгө. Дэлхийн улс орнууд бол за жишээ нь Япон улсад үйлчлэгэндээ нэвтрүүлсэн гэж байна. Франц улсад хүлээн зөвшөөрсөн. За дэлхийн зарим улс орнууд маш томоохон аж ахуйн нэгж байгууллагууд бол тоон мөнгөөр гүйлгээ хийдэг үйлчлэгэндээ нэвтрүүлсэн гэж хэлж байна. Манай улсад энийг нэвтрүүлэх боломж нь юу н хэр байгаа юм. Одоо хамгийн ихний мэдээлэлээр бол ард нэгтгэл энэ тоон мөнгийг ашиглаад эхэлсэн гэж сонссон. Тийм, сүүлийн үед бол маш эрчимтэй ард санхүүгийн нэгтгэл бол ингээд биткойн дээр биднээс төлбөр тооцоог хийнэ. Гаднаас та нар ард санхүүгийн нэгтгэл өөрөө санхүүгийн байгууллага шүү дээ. Хөрөнгө татдаг тийм ээ, хувьцаа авдаг. Энэ дээр заавал бэлэн мөнгөөр авахгүй биткойн төрөвчтэй ч юм уу биткойн мөнгөтэй хүмүүс ард санхүүгийн нэгдэлд нэгдээд ингээд орцож болно гэж явж байгаа. Тоон мөнгө бол маш их ирээдүйтэй үйлчлэх салбар нь өргөн. Манад бол одоо бол дөнгөж мэдэгдэж эхэлж байна. Яванд бол маш эрчимтэй хөгжөөд бүх үйлчлэгээний байгууллагууд энэ тоон мөнгө рүү шилжих байх гэж бодож байгаа л доо. Энэ одоо биткойн гэж ярьж байна л да. Мөнгөнд дүнд шилжүүлвэл эсвэл доллар ч юм уу шилжүүлвэл нэгж гэж байгаа юу? Одоо нэг биткойнд тэдэн төгрөг ногдно ч гэдэг юм байдаг. Маш олон төрлийн тоон мөнгө өөрсдөө хуваагдсан нэгжтэй. Биткойн дээр жишээ нь Сатоши гэдэг яаж байгаа тэр нь болохоор 100 сая нэг Сатошин 100 сая нэгжтэй байдаг байна. Нэгж нь бол тухайн тоон мөнгнүүд өөрсдөө хөрөө нэрлэж явчихдаг. Одоо бутархай мөнгө гэсэн үг шүү дээ. Бэлэн одоо цаас мөнгөтэй харьцуулах юм бол өөрийн нэгжтэй байдаг. Энэ одоо 700 төрлийн энэ тоон мөнгөний одоо юу гэдэг гэж байна шүү дээ. Төрөл байдаг. Тэгэхээр энэ сүлжээ бол сүлжээ юм уу аль эсвэл биш ээ. Сүлжээ бол биш үү? Энэ ямар ч сүлжээ биш, санхүүгийн хэрэгсэл байхгүй. Одоо банк санхүүгийн салбарт бол бусад бүх салбарчлалд хувьсэл хөгжил явагдаж шүү дээ. Тэрнтэй ижилхэн банкны салбарт бол одоо банк гэж байж гарч ирсэн тийм ээ. Одоо хувьцаа, вексел, өрийн бичиг, бонд гэж янз бүрийн хэрэгслүүд байдаг. Мөнгийг зах зээл рүү нийлүүлэх, буцаан татах гэдэг хэрэгслүүд байгаа. Энтэй ижилхэн энэ сүлжээ биш, санхүүгийн л хэрэгсэл байгаа хгүй тоон мөнгө чинь. За иргэн одоо энэ тоон мөнгийг ашиглая гэж бодъё. За тэгэх юм бол тэхийн тулд нэлээд хэлтэй байх шаардлага, англи хэлтэй байх шаардлагатай юм шиг байна. Аль эсвэл орос хэлтэй ч гэдэг юм уу. За тэгээ цаашлаад баталгаа нь юу юм гэх жишээний. Би хэдэн дүүргээр одоо жишээ нь
1 биткойн ингэж худалдаж авах боломж байна. Би одоо хичнээн төгрөгнөөс эхлүүл боломжтой байж гэдэг энэ талаараас нэг зүйл юм. Энэ дэр бол одоо бүх хүнд нээлттэй байгаа шүү дээ. Интернет одоо цахим сүлжээ интернетээр бол маш их мэдээлэл байгаа. Ямар ч хүн хаалт байхгүй одоо ямар нэгэн бичиг баримт шаардахгүйгээр энэ тоо мөнгөний зах зээл рүү орох боломжтой. Үүний нэг эхлэл нь болохоор миний бодож байгаагаар бол манай Монголд бол одоо эхлээд тавьж эхэлж байгаа сүүлийн үед одоо саяхны хэдэн өдрүүдэд та нар сонссон бах GG гээд Univision те Unitel Group-ийн GG Candy гээд одоо төлбөрийн хэрэгслүүд гараад ирлээ. Бүр зарлж जैन те цахим мөнгөтэй болцсон. Та нар Mobicom дээр ирээд ингээд мөнгөө Candy оноогоо мөнгө болгоорой гэж жишээд. Энэ юу харагдаад юм гэхээр цаашдаа тоон систем рүү шилжиж байна. Дижитал систем рүү бүх дижитал бизнес, дижитал үйлчилгээ гэдэг маягаар хэлбэрчилсэн, хугацаа хэмнэсэн, өөрийнхөө мөнгийг алдах боломжгүй ямар нэгэн засгийн газар ч юм уу тухайн улс орны зохицуулагч байгууллагаас хамааралгүй хувь хүн хурдан шуурхай үйлчилгээгээ хийх, нэг нэгэндээ мөнгөө дамжуулах, өөрийнхөө мөнгийг хадгалж хамгаалах тийм боломж гарч ирж байна гэсэн үг байхгүй юу. Жижи оноо ч одоо 100 төгрөг үлээ те 100 төгрөг нэг жижи оноо 100 төгрөг гэж явцсан байгаа. Манад бол хэрэглээд эхэлсэн гэж бодож байгаа шүү дээ минийхээ. Одоо юу гэдэг хувьцаатай төстэй юу? Одоо энэ яг нэг зах зээл би одоо ингээл мөнгөний энэ тоо мөнгөний зах зээл рүү ингээл явал орлоо гэж бодоход надад ер нь хэр эрсдэлтэй нэгдүгээрт хоёрдугаарт би тэр одоо дотор байгаа зүйлээ хэрхэн өсгөх, үржүүлэх тийм боломж нь бас ямар юм бэ? Ер нь боломжтой бас эрсдэлтэй яг хувьцаарах уу шүү дээ. Одоо биткойн дээр жишээ авъя л да. Ягаад гэвэл анхны тоо мөнгө нь бол одоо биткойн байхгүй. Биткойн анх гарахдаа 0.12 центтэй гарч ирсэн. Үүнээс хойш 4 жилийн дотор 13 онд 1 биткойн зоос уу энэ тоо мөнгө нь $1200 хүрж ирсэн байна. Өнөөдөр ихэд $750 хүрсэн байна. Америкийн ерөнхийлөгчийн өмнөх ерөнхийлөгч одоо сонгогдохоос өмнө $480 байсан. Босных нь дараахан $750 хүрсэн. Тэгэхээр үнийн хэлбэлцэл ингээд савлгаатай байдаг учраас бас эрсдэл байгаа. Хүн бол өөрөө энэ рүү мэдээллээрээ ороод төрөвчөө аваач юм уу яг энэ нээлттэй бирж дээр оролцож болно, ашиг олж болно. Бас ашиг олохоос гадна үнэн хэлбэлцдэг юм чинь тухайн үеэсээ шалтгаалаад ашиг олох уугүй юу гэдэг тухайн хүнээсээ л болно л доо. Шинэ орж ирж байгаа гэдэг утгаар нь миний ингээл цаашаа ингээл ургуулаад бодоод хараа бүр ингээд цаасан мөнгө шууд гүйлгэнээс гарах юм шиг санагдаад байгаа юм да цаашдаа ирээдүйд. Энэ бас ер нь хэрэг бодиттой гэж үзэж байна. Одоо хүн болгон ингээд тоо мөнгөөр ингээд гүйлгээ хийдэг, үйлчилгээндээ ингээд ашигладаг болчих юм бол цаашдаа энэ цаасан мөнгө ер нь ямар байдалд орох вэ? Таны юу н харж байгаа? Ер нь бол магадaltaй шүү дээ. Яг зөвлөдөө цаасан мөнгө чинь бас өөрөө хүмүүс зохиогдол хийсэн байгаа тийм ээ. Хөрвөх валют гэдэг ягаад үнцэнтэй вэ гэхээр тухайн улс нь хэр хэмжээгээр энэ зах зээл рүү мөнгөний нийлүүлэлтээ хийж энэ дэлхийн олон улсыг хамааралтай болгосон гэдгээрээ тухайн валют бол хүчтэй, эрэлттэй учир байгаа шүү дээ. Евро байна. Евро бол одоо 2000 оны үед үлээ анх гарсан шүү дээ. Шинээр зохиогдсон л мөнгө байгаа. Үнэтэй ижилхэн тоо мөнгнүүд ингээд нийтийн хэрэглээ болоод ирэхлээр бас цаасан мөнгөний хэрэглээ багасах магадлалтай тоо хэмжээ зах зээл дээр байгаа цаасан мөнгөний нийлүүлэлт багасах магадлалтай шүү дээ. Цахим одоо карт биднээс хэрэглэдэг мастер виза карт гэхэлэр энэ яагаад гараад ирсэн гэхэлэр хүмүүст хэлбэрхэн хэрэглэхэд хэлбэр болгохын тулд заавал цаас барьж явахгүйгээр гүйлгээгээ хийх боломж өгчлөө тий. Одоо энэ виза карт энэ пластик картаас илүү бид мобайл утсан дээрээсээ баг дансаа хийнаж явчихж штэ. Нөгөө заавал цаас мөнгө доллар евро барьж энэ тэнд очиж үйлчлэгээ хийх шаардлагагүй болж байна тий. Энтэй ижлэгэн яваанда тоо мөнгө ороод ирвэл маш их баталгаатай өөрөө технологи нь хамгаалтын систем сайтай учраас ямар нэгэн алдагдах одоо ханшны зөрүүн дээр алдагдал үүсэх боломжгүй хэрэглээ өргөн болно. Тэр хэмжээгээр цаасан мөнгөний хэрэглээ багасах. Явандаа аяг бол цаасан мөнгө ч хэрэглэхгүй болж магадгүй л те. За иргэд гайхчих магадгүй. Би одоо бүртгүүлэхэд бол би энэ
тоо мөнгөний энэ системээс ямар баталгаа шаардах хэвээр. Би одоо чиний итгэхгүй үгүй юу гэдгийг бас шийдэх шаардлагатай болчтой юм л да. Өөрөө айгүй сайн тухайн хүн мэдээллийг аваад ямар нэгэн хэл дээр ч юм уу айсад мэддэг хүнтэй уулзаад асуугаад энийгээ судлах хэрэгтэй л дээ. Ойлгомжгүй юм болохоор маш их асуудал гардаг хүмүүс те. Интернетийг анх гарч ирэхэд бид бас мэддгүү хаягаа хүртэл бүртгэж чаддгүй тийм л байсан шүү дээ. Одоо ердийн хэрэглээ болцсон тийм ээ. Facebook одоо FaceTime гээл удас хүртэл нөгөө гадаад руу ярихад төлбөргүй ярьдаг болчихлоо шүү дээ. Нэгээ хараад тэрнтэй ижилхэн хувь хүн өөрөө тоо мөнгө гэж юу байд юм бэ? Энэ тоо мөнгө нь би хэрэглэснээрээ ямар ашигтай авах уу, өгөөчтэй авах уу гэдгийг тухайн хүн судлаад ингээд өөрөө мэдээд явчих болно л доо. Нээлттэй баталгаа гэсэн юм бол одоо яг тухайсан байгууллага байхгүй байна шүү дээ. Тоо мөнгөнд ямар нэгэн төв банк ч гэдэг юм уу, зохицуулагч байгууллага энэ тоо мөнгийг гаргадаг. Биткойн дээр ихэд Сатоши Накамото гэж хүн зохиосон гэж байгаа боловч одоо хүртэл яг хин гэж хүн эрэгтэй юу, эмэгтэй юу, ямар улс орны хүн гэдг нь хүртэл мэддэхгүй байгаа. Таамаг төдий явдаг. Гүйлгээ нь болохоор бүртгэл гүйлгээ нь одоо тоо хэмжээ мөнгөнд үнэл мэддэг болохоос одоо надаас ч юм уу өөрөөс ч мөнгө шилжээд тэр хүн лөө орлоо гэсэн юм харагддаг байхгүй. Одоо нэг биткойн нь хэдэн сатоши гэлээ? 100 сая сатошитай тэнцэн. За тэгвэл тодорхой болж байгаа. Сатоши Монгол мөнгөөр хөрвөл хэдэн төгрөг болох вэ? Одоо $750 л 100 сая туван л да. Тийм. Тэгэхээр нэг сатоши хэд хэдэн гараад ирэх гэж гарч ирэх нь. Тэгэхээр бүр 100 сая тгээс хойш одоо 9 тэгтээ тийм бутархаа мөнгөө хүртэл шилжүүлж болох нь шүү дээ хоорондоо. Үнэлээд яг энэ тоон одоо энэ тоо мөнгөний энэ зах зээл дээр бол ингэж ярьдаг юм. Тоо мөнгөний олборлог биткойн олборлагч гэж ярьдаг юм лээ тийм ээ. Тэгэхээр нөгөө жижиг одоо энгийн иргэн бол нэг биткойныг олоход маш их хүндрэлтэй байдаг гэсэн нэг тийм зүйл би уншсан байхгүй. Тэгэхээр энэ одоо нөгөө нэг яг энэ тоон мөнгөний зах зээл дээр маш олон хүчтэй байгууллагууд, маш өндөр хурдны одоо интернеттэй маш хүчин чадалтай компьютертэй хүмүүс тэн дээр ингээд бид нэг биткойныг олохын тулд ингээд хөтлүүлээ сууж идэг гэж би сонссон. Энэ юу н хэр бодтой юм бэ? Тэр бол бодтой л да. Анх биткойн гарахад бол маш их хялбар одоо тоо мөнгнүүд болохоор тусгай тийм нууц шифр дээр явагддаг байхгүй юу? 16 ч юм уу 32 оронтой тоо үсэг символийн тийм шифр байгаа. Тэрийг олборлохын тулд програм ажиллаж идэг. Хичнээн хурдан тэр шифрийг олвол тэр хүн тоо мөнгийг олборлож гин гэсэн үг л да. Англиар майнинг гэж байгаа. Одоо болохоор тоо мөнгөний биржүүд хүртэл гараад ирсэн. Дэлхийд дээр 20-с илүү биржүүд ажиллаж байгаа. Тоо мөнгийг тухайн хүн хувь хүн хүртэл гэртээ ч юм уу интернетийн сүлжээ байгаа газар байгаа тохиолдолд өөрөө тоо мөнгө олбордог төхөөрөмж тавиад олборлож болно. Биткойныг 21 сая гарсан байгаа боловч одоо нэг 15-16 сая нь олборлогдсон. Олборлох тусмаа хөндөрж байгаа. Тийм учраас тийм сервер төвүүд хүртэл байгуулагдсан байгаа. За ер нь бол дэлхий дээр тоон мөнгөний зах зээл бол нэлээд хүчтэй гарч ирж байгаа маа гэж ойлгож болохоор тийм ээ. Тийм байгаа. За баярлалаа танд. Өнөөдөр өглөөний зочноор крипто валют номын эмгэгтгэгч төвшин төр оролцож за тоон мөнгөний талаарх мэдээллийг үзэгчтэй авахд өглөө. Ер нь дэлхийн зах зээл дээр бол ихэнх улсуудад бол хүлээн зөвшөөрөөд за дээрээс нь үйлчилгээндээ нэвтрүүлсэн гэсэн ийм мэдээлэл байна. Өглөөний мэдээлэлээр бид та бүхэндээ сонирхолтой ярилцлага өргөсөн гэдэгт итгэлтэй байна.